Монголчууд Америкт. Бацаахны ариун бол Улаанбаатарт өссөн. Одоо 38 хүрнэ. Тэгээ энд ирээд 3 оноос хойш баа 16 дахь жилдээ авчихна. Тэгэл бараг амьдралаа талын нэг өнгөрүүлж байгаа шүү дээ. Энэ бараг гэршиг болсон. Тэгээд штат ер нь их хичээл амьдэрсэн. Vegas амьдарч байсан, LA-д амьдарч байсан. Ер нь бол Америкийн ихэнх хотуудаар амьдарч байсан. Монголд 2 дугаар сургуульд төгссөн. Тэгээ 10 жилээ төгсөөд манай аав нөгөө холбооны тийм инженер хүмүүс болохоор тест оргээд тэгээ би болохоор зэрэг тийм санхүү ч юм уу эсвэл хүмүүс эзэнсэх ч юм уу. Тэгээд юунд хоёул санхүүд нэг өгчөцсөн. Тэгээд тест хоёуланд нөгөөд хоёуланд нь бол гайгүй тэнцэн тэгээд аав болохоор зэрэг инженер тийм юугаар явгээд тэгээд тест орж исэн. Тэгээд тест ороод жил болоо тэгэл нааш явсан да. Яагаад тийм бэлтэрсэн? Тэгэл ер нь бол тэгэл мэдгүй ямар боломж таарсан. Яг Америк тийм юм шүү дээ. Дөнгөж одоо тэр чинь дээд сургуулийн 1-р курсэнд тийм нэг 18-аас та ямар боломж гараад ирсэн. Хэдэн он юм бэ? Тийм 2000 бараг 2-3 дахь курс байсан биш үү? Тэгэл ер нь бол гарах айгүй болно юутай байсан. Гарыг гэж амьд боддог байсан. Тэгэл нөгөө янз бүрийн scholarship нэг хөцөлтөл тэгээд би нөгөө нэг 3 найзтай байсан маань. Тэгээ гурлаа Mormonism-ийн юутай Mormonism жаадаг. Тэгээ 2 нь номлож яваад гисэн. Тэгээ 3 дахь нь яг явах гэжснаа хагалгаанд ороод тэгээд найз минь өнгөрцөх байхгүй. Тэгээд би ер нь гадагшаа гараад ер нь иймэрхүү юмар бол гарчул гайгүй юм байна гэж бодоод тэгээд Mormonism-д ороод тэгээд Mormonism номлолыг нааширчсан. Тэгээд энд тэгээ 2 жил болчиход тэгээ буцаж Монгол яваад тэгээд энд Vegas би тэр номлолыг хийгээд тэгээд тэн нэг хүн сургуулийн чинь спонсорлж өгөө гэдэг. Тэгээд Las Vegas их сургууль UNLV гэдэг сургуульд орчихсон. Тэгээ буцаад ирчихсэн байхгүй. Хэдэн онд Las Vegas буцаж ирсэн? 2005 он байна уу 4 он байна уу? Тэр хацаа 2004-5 тэр хацаа. Тэгээд жил 2 жил болоод нэг найз энд гэсэн бацах гэдэг найз. Тэгээд Las Vegas За Las Vegas чи өмнө номлоор 2 жил тийм байсан. Байж гад явцсан. Тэгээ чиний сургуулийн төлбөрийг хүн одоо спонсор хийлгэж байгаа. Las Vegas буцаж ирсэн. За Las Vegas дээр ямар одоо чи яг өөрөө би сургуульд сурч ирж байгаа чинь Las Vegas шүү дээ. За Las Vegas-ын тухай чи яг тэнд ихэд одоо ямар бай? Las Vegas нөгөө нэг жоохон байсан болохоор нөгөө анх аав ээжээсээ тустаа гараад нөгөө номлолчин болохоор нөгөө бүх юм цаанаасаа дагтчихдаг гэсэн. Тэгэл яг нөгөө нэг амьдралыг үзэж эхэлжсэн үе. Яг тэгэл өөр ажил хийгээл сургуультай яваал яг тэр үед тэгэл айгүй их юм сурсан. Тэгэл анхаа рестораны ажилдаа нэг дэшошроор ажилласан. Тэгэл ер нь бол тэгэл сурч эхэлсэн дээ. Vegas ер нь чамд ямар сэтгэл төрүүлв? Vegas жинхэнэ шоу нэг том болсон шүү дээ. Тэгээ яг нөгөө strip дээр болохоор нэг хүмүүс нь л тэнцээ нэг бүх асуудал бүгдэгдэх газар нь тэгэл тэрнээсээ гарчул яг л зүгээр л байдаг л юм тийм амьдэрсэг л нэг амар нэг ялгаа авахгүй зүгээр Vegas гэж бодохлоор хүмүүс амар нөгөө юу гэж боддог. Тэгэл яг амьдраад зөнгөт чинь яг нөгөө strip дээр л бүх гоё юм болдог. Тэгэл тэрнээсээ гарчул зүгээр л байдаг л амьдрал. Болгол амьдрах гэж байгаа. Тэгэл ихэнх ажил нь тэндээ тэгэл яг гоё залуу бахад бол гоё тэгэл гэр бүлтэй хүмүүс бол мэдгүй тэгэл халуун амар халуун тэгэл яг тэр үе чинь яг тэгэл яг нөгөө нэг юм л яг ингэ сураал
яг ингээл өөр амьдрах үзэхэд ингээл юм байна. Аавчаас аль юу тусламж авахгүй өөрийгөө болох гал тэгэл dishwasher ажиллаж чи юм гэсэн. Одоо жинхэнэ орчлог гэсэн биз дээ dishwasher. Тийм dishwasher тийм. Тэгээд би нэг 2 сар болоод юу халагдчихсан. Тэгээд тэр хүн надад хэлчихсэн аахгүй. Чи ийм ажил бол чам зөхгүй ажиллана. Чи тийм оюухан амар ч юм уу эсвэл тийм мэдлэгээрээ тийм ажил болж байгаа. Чамд ийм ажиллаж чадахгүй. Тэгээд нөгөө яг анх нөгөө ажил хийжсэн, ажил хийж үзээгүй гэсэн. Тэгэл амар яажсан. Тэг халагдаад айгүй одоо ийм ажиллаас халагдчихж байгаа бол одоо тэгээ амар нөгөө юу хүнд юу болж исэн. Амар нөгөө wake up call гэдэг тийм. Би яг ийм чадахгүй бол би цаашдаа юм чадахгүй ч гэд ер нь л тэгэл тийм амар хүнд юу болж исэн. За Vegas-аас ирээд бол энд ирсэн шүү дээ. Тэг Vegas-аас энд ирсэн. Энд тэрнээс ч олж идэх зөв тийш ирсэн. Тэг би Флорида нэг 3-6 сар авсан хаа. Яг Флорида. Флорида амар чиглэг гоё. Би бол ер нь нэг хүмүүс тэтгэврт тахлаар нэг тийш тиймэрхүү газар амьдардаг шүү дээ. Нэг тиймэрхүү газар нэг амьдрал гэж бодож байгаа шүү дээ. Тийш тэр ашаал нүгэн гэж бодож байгаа. Тэгээд айгүй гоё газар. Гэхдээ миний амьдарчсан газар айгүй жижигхэн таамаасаа. Тэгээд ер нь бол гоё юм лээ. Тэгээд тийм гоёсан. Тэгээд Флоридагаас тэгээ буцаад ирв. Тэгээ тэрнээсээ буцаад Юта руу урж ирээд тэгээд иш даунтаунд амьдарч эхлээд тэгэл тэр нөө Happy Summer гэдэг газараа буцаж ороод тэгэл тэгээ нэг удалгүй байж байгаад нэг Alice гэдэг нэг Вьетнам хүүхмэдэн тэгээд энэ монголчуудтай айгүй хайрсан дээжмэгээд монголчуудад айгүй тусалдаг нэг хүүхэн байдаг. Тэгээд би тэрний ажилд ороод тэнтэй хамтран ажиллаад байж байгаад тэгээд Park City гэдэг одоо энэ Park City шүү дээ. Тэнд ажилд ороод тэнд ер нь айгүй их юм сурсан. Тэгэл нэг тэчээс нэг бол хамглагууд мэддэг. Тэгэл тэндээс ер нь юм сурыг гэж одоо л өвтгшээ явж үзэл. Scottsdale бас нүүж нэг сар 2 сар амьдарч байсан. Монголчууд Америкт. Тэгэхээр яагаад рестораны бизнес нээ гэж бодсон юм? Тэгээд тэр нь ямар боломж байсан ч юм. Тэгээд яаж анхныхаа рестораныг нээсэн? За тэр тухай. Рестораны юу ч юм болохоор чи яг нэг ер нь бол амар сайн мэддэг болоод гисэн нөгөө бүх дамжлагын дамжсан учраас ер нь бол айгүй мэддэг болсон. Ер нь ийм ресторан ихэд бол айгүй боломж юм байна. Би бол чадхаар юм байна гэж бодоод тэгээд тэр Alice гэдэг нөгөө тэр хүүхэн ажилтдаг байсан хүүхэн ер нь ресторанаа зарнаа гэх нэг тиймэрхүү юм ярьж эхлээд тэгэл ер нь ресторантай болъё өөрийн гэсэн юм хий. Тэгэл нэг тиймэрхүү нэг opportunity олдоод тэгэл ярьж байгаа л авсан шүү дээ. Тэгээд тэр чинь одоо 6 жил өмнө нөө 2000 ресторан анх одоо худалдаж авах юм нээхэд ер нь ямар шаардлагуудыг давдаг ямар шалгуурууд байдаг. Жишээлбэл чи өөрийнхөө мөнгөөр авдаг юм уу эсвэл хүнтэй хамтраад яг рестораны бизнесийг эхлэхэд юм уу худалдаж авахд ер нь яг ямар шалгуурууд ямар шаардлагууд байдаг. Тэгээ ер нь бол надад нэг хамтрагч байсан. Тэгээд ер нь бол айгу одоо хин хүмүүс болохоор зэрэг ингэ зээл аваад зарим хүмүүс болохоор нөгөө хадгалж байсан мөнгөөрөө одоо насаар хамтуулсан ч юм уу тийм мөнгөөрөө тэгэл өөрөх ингэ бизнесээ хийдэг. Тэгээд би болохоор амар хаттай нэг хүнтэй хамтарч чадаад тэгэл өөрөө чадхаараа л инвестмент хийгээд тэгэл ресторан
ресторан бизнес чинь хамгийн нөгөө одоо нэг Америкт ярьдаг шүү дээ хамгийн хэцүү бизнес. Яагаад тэгэхээр зэрэг за одоо юу хийж байгаа мэдэхгүй боллаа. Айгу хэцүү бизнес амар хамгийн хурдан bankrupt болох тийм бизнес. Тийм болохоор ер нь бол хэцүү бизнест ордог. Гэхдээ яг хаа би яг нэг хүсэжсэн бодчихсан айгу хүсэжсэн болохоор ер нь ийм чадах бах гэж бодоод тэгэл тийм орсон да. Тэгээд нэг хүүхэн нэг Вьетнамаас нэг хүүхэн мэд тэгээд тэрнтэй хамтраад тэр Rice Basil гэдэг нэг айгуу гоё ресторан байсан. Та өөрөө очижлаа. Та очижсэн тий. Тэг хамгийн анхнахтай. Тэгээд тэрэн дээр очиад тэр чинь бараг нэг 3 жил шахаа босноо. Тэгээд тэг ер нь бол өөрийн бизнес арай ондоо. Одоо нэг хүнд ажиллах өөрийн гэсэн юм чинь нэг өөрийн юм хийнгүүт чинь цаг хугацаа амар хурд өнгөрдөг. Тэгэл хүнд ажиллахлаар чинь нэг хүмүүс чинь цагаа хараад хэзээ тусгал гэл нэг өөрийн юм хийнгүүт чинь нэг юм хийж амжааг байхад өдөр нь дуусчдаг. Тэгээд айгу рестораны бизнес хэцүү гэж юм тийм үү? Одоо ер нь миний сонсноор бол Америкт ер нь хоолны бизнес хийхэд амаргүй ялангуяа нөгөө эрүүл хүнсний аюулгүй байдлаас тавьдаг шаардлага нь өндөр гэж сонссон. Тийм. Яг шалгуурууд нь юу гэдэг? За та нар ресторан байгуулъя гэлээ. Тийм. Та нараас юу шаардах вэ? За мэдээж байр шаарддаг. Тэгээ байршил амар чухал одоо юу хийж байгаа чинь одоо бусдаас танах одоо юугаар ондоо юм те одоо зөндөл ресторан те зөндөл одоо газрууд байгаа шүү дээ. Танах юугаар ондоо юм юугаар даавуу талж чадах юу одоо нэг consistency гэдэг шүү дээ. Одоо нэг өдөр алган одоо орж ирж байгаа хүмүүс чинь яг л ийм юм авах гэж орж ирж байгаа яг тэр чинь л байх хэвээр. Тэгэл лайсенс авах хэрэгтэй. Тийм лайсенс мэсэн тийм. Тэрэнд лайсенс аваад яаж вэ? Одоо яг хөө тийм health permit тиймэрхүү юмнууд бол нэг тийм амар хэцүү биш. Тэд нар бол нэг лайсенс одоо нэг business license одоо нөгөө юуны тэл зөндөө лайсенсууд байгаа. Тэд нар нь болохоор яг хөө мэддэг хүн байвал айгүй амар. Тэгээд анхнаас нь яг өөрөө хийхэд бас жоох хэцүү. Ингээл нөгөө сэри хот руу яваал нэг айгүй хөөцөлдөх айгүй ажилладаг. Миний ойлгож байгаа хамгийн чухал нь тоогооч. Тийм тоогооч айгүй чухал. Тэр чи ресторан нэгэд өөрөө тоогооч ирсэн юм уу? Эсвэл зүгээр өөр хүмүүс ажилласан. Өөрөө ирсэн үү? Тэг өөрөө гэсэн. Тийм тэгээд нэг хэдэн Монгол нэг хэдэн залуучууд байсан. Тэгэл тэднээс сургаал. Тэгээд ер нь монголчууд энд үүдэг монголчууд аягүй тусалсан. Тэгэл яг нэг дөнгөж гарч ирж байгаа нөгөө хөл дээр тогтож байгаа юунд тэр хүмүүс аягүй тусалсан. Эхний ресторан нэг чи ер санаад хүрсэн хэмжээний одоо за нэг ийм л ресторан нэгэд ажиллуулаа за нэг ийм л төвшөнд хүрнэдэ гэж болсон тэр төвшөнд хүрсэн үү? Огүш тэр юу ингээл ерөөсө төгс төгөлдөр юм гэж ерөөсө байхгүй шүү дээ. Тэгэл заавал ингээл дэвшлүүлж тэгж ажил амжилтанд хүрнэ шүү дээ. Тэгэхгүй бол ингээл за би яг энэ төвшөнд хүргэнэ ингээл ерөөсө тийм нэг хүнд чинь нэг юу гэж байдаг шүү дээ. Надасаа байдаг ерөөсө ингээд нөгөө ханчна гэсэн юм байхгүй. Заавал сайжруулаад ингээл заавал ингээл хамгийн өндөр төрч ажил. Ер нь бол гайгүй болсон. Гэхдээ ингээл дахиад ингээл хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр суши ер нь бусад ресторанаас арай тансаг гэдгээр ч юм уу илүү төгтөв шүү. Сушигээр бол юу ч хийж болно. Өөрийн гэсэн одоо Итали гингүүд чинь яг янз бүрийн юм байж болно. Өөрийн гэсэн юм хийж болно. Гэхдээ суши болохоор ингээл юу болгож болно. Тэр нь хамгийн гоё. Одоо зүгээр бүтээл. Тий өөрөө бүтээл. Тий. Суши ч өөрөө технологи. Тий технологи. Тий одоо нэг тий тэрийг одоо сушины нэг гоё юм болох зэрэг ингээд яг л нэг юм зураг шиг одоо юу гэж өөр ингэсэн уран бүтээл шиг болгож байна. Тий одоо нэг одоо сүүлийн хаалнууд ч одоо ингээл амар голцсон штэ. Ингээл урд нь зүгээр л ингээ агуулсан юм байдаг гэсэн бол одоо ингээл
амар гойлцсон шүү дээ. Тэгээ урлаг тал руу гарсан. Тэгэл нөгөө чинь нэг одоо Монголд одоо намайг багтсан тэгэл тоогоочийн ажилтнууд чинь яг нэг хүмүүс нь заавал сургууль сурж байж ингээл нэгтлэн бол тийм юм бол гэлдэг. Тэгэл тоогооч ажиллахын амар тийм нөлөө үзэлтгүй байсан. Одоо энд чинь одоо амар тоогоочнууд амар одоо тэр чинь бүр том урлаг болсон. Амар том зах зээл болсон. болохоор ресторанууд агуу одоо та одоо Vegas явгууд ч ингээл тэр хүн ингээл одоо жишээ нь одоо имэйл бичин тэр ил бичин ингээл нөгөө юунаар гардаг байсан бол одоо тим тоогооч одоо тим лагшаф одоо тим юу гэл тим юмд гардаг болсон. Тэгээд тим одоо зах зээл нь амар том болсон Америкт. Монголчууд Америкт. За чи өөрийн ресторан нээлээ. Одоо дараагийн асуудал нь юу гэхээр нөгөө ажил хүн чинь чи өөрөө сургаж бэлдэх хэрэгтэй болж байна. Тэр хүмүүс чинь сурж байгаа гараа явуучвал яах вэ те? Гэтэл тэр хүмүүс чинь яг чамтай байнга ажиллахын тулд яах хэрэгтэй вэ? Чи тэр хүмүүсийг яаж сонгож аваад яаж тогтоож бариад байсан? Одоо нэг юу гэдэг штэ муу хүн аваад нөгөө нэг халжсанаас нэг сайн хүн аваад хадгалжсэн одоо нөгөө нэг хүн авахтаа айгу амар хачаал бүтлэх хэвээр одоо нэг гэр бүл шиг л одоо нэг тэр хүнийг айгу сайн одоо танд л ажиллаж байгаа юм чинь таны л мөнгө хийхээ таны л одоо юм чинь хийх учраас тэр хүнийг айгу сайн олж авах хэрэгтэй. Нэг муу хүн авчвал хаалгач нь дараа нь тэгэл өөрт чинь муухай тэр хүнд ч муухай те. Тийм болохоор яг нэг ажилд авч байгаа хүн айгу сайн мэдээж айгу сайн судалж айгу сайн хүн л олох хэрэгтэй. Айгу тэр бол айгу хэцүү. Гэхдээ тэгээд нэг авцсан бахад тэр хүнээ яг л гэр бүл шиг өөр юм шиг тэгж чөлөөлөх хэрэгтэй. Тэрийг айгу сурсан. Одоо нэг тань ажиллаж байгаа хүмүүс чинь тэр хүмүүс чинь таны төлөө ажиллаж байгаа учраас. Нэг одоо Америкт одоо жишээ нь би Америк хүн ажилд авах юм бол Америкт айгүй амар байдаг байхгүй. Одоо зүгээр л халагдлаа ч юм уу эсвэл яла ингэдэг гэхэд айгүй амар байдаг. Монголчууд болохоор зөв нэг бүр нэг найз нандаа орчдог болохсон ингээд хамаагүй бас хамаагүй юм хэлж болохгүй хамаагүй юм одоо яаж болохгүй. Гэхдээ яг тэр нэг заагаа яг сайн мэддэг хэвээр. Ер нь зүгээр харахаар Америкт ресторануудын үйлчлүүлэгчид гарын мөнгөөр салгилдаг юм байна тийм үү? Чи яг тэр системийг ойлгуулад байгаа. Монголд бол одоо гарын мөнгө гэдэг ойлголт одоо л яхан дэлгэрч байгаа шиг байна. Заавал гарын мөнгө өгөх ёстой юу те? Тэр нь зөөгчд яаж одоо нөлөөлөх ёстой. Мэдээж гарын мөнгө өгч байгаа нөхцөл зөөгч илүү сайн ажиллах хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэр чи яг энийг нарийж яхан дэлгэрүүл барай амьдрал мэддэг. Хөвдтэй. Яг гарын мөнгө гэж юу юм те? Зөөгч гарын мөнгөөр салгиж байгаа тэр систем нь яаж яваад байгаа? Одоо муж олгоонд жишээ нь одоо DC ч юм уу, Chicago ч юм уу, LA ч юм уу, San Francisco одоо нэг зөөгчдөө төлж байгаа мөнгө нь одоо жишээ нь Utah-гийн гүт чинь зөөгчдөө $2.13 өгдөг. Яагаад тэгэхээр гарын мөнгөөр амьдрэх учраас сан ч юм уу, сан бах юм бол одоо цагийн $8 ч юм уу, $10 ч юм уу нэг тэр амьдралын одоо нэг юу гэдэг чинь өртгөөс шалтгаалаад тэр юу н тэр нэг доотлохын зааг нь байдаг. Utah яагаад тэгэхээр нэг амьдралөөртөө айгу бага учраас $2 гэдэг. Тэгээ ер нь бол ихэнх хүмүүс 15-аас 20% типэлдэг нэг биелнийхээ 15-20 одоо жишээ нь таны бэлчинт хоёр хүн хоол идээд гараад $50 л өгч чинь ер нь ихэнх хүмүүс нэг $10 ч юм уу $10 ч юм уу $8 ч юм уу тийм өгч жишээтэй. Монголд болохоор нөгөө хүмүүс нөгөө цалингаар ажиллаждаг болохоор тэг хүмүүс яг нэг автоматаар энэ хөнгө уусаа цалин авч байгаа юм чинь ингээд гарын мөнгө өгдөг байхаа. Тийм ойлголт. Ер нь бол тэгэл нэг тиймэрхүү л байдаг юм да. Одоо нэг та нэг газар зөөгч байлахт чинь тэр чин тэр албан байгууллагын цаанаасаа танд юу цалин гэж өгж байгаа. Тэгээ тийм учраас та юу аахгүй. Энэ Америкт болохоор зэрэг яг нөгөө ихэнх хүмүүс бүгд нөгөө энэ хүмүүс гарахаа
тэр типээр амьдардаг гэдгийг их хүмүүс мэддэг болохоор зөвхөн л нэг юм culture ч юм уу тийм соёл ч юм тэр л гэж бодож байна. Шинэ юм аюугаа штэ. Бүх юм ингээл ихнээс нэгээл ингээл одоо чиний яг ресторан зараа дахиад аваад байгаа чинь одоо чи өөрийнхөө мэдэрч байгаа тэр төвшөнд улам сайжруулаад байгаа л гэсэн. тийм Бүх талаараа. тийм мөрөөдөл бид нарт өшөө нэг партнертай болсон би бүрдээс гадна тэгээд бидний дараагийн 5 жилийн төлөө бид нар дахиад нэг 3 ресторан их төлөвлөгөөтэйгээ дараагийн 5 жилд нэг ultimate goal гэдэг дээ шүү дээ. Бүр одоо рестораны юуны тийм Michelin star team ресторан нэгсэн тийм бодолтой байгаа. Бүр одоо Michelin star гингүүт чинь зөвхөн одоо дэлхийд 100 шиг байдаг. Одоо Японд хийх нь юм лээ. Тэгэл одоо юу Copenhagen, одоо Итали, одоо Paris ч юм уу те ингээл бүр хамгийн топ одоо team ресторан гэдэг. Тэгээд хамгийн анхны Ютад тийм Michelin star нэгсэн team Ютагаа шүү дээ. Team голд аваа. Тэгээд тэнд хүрэхийн тулд тэгэл хамгийн чухал юм тэгэл нэг хоолны төвшингээ тэр хэмжээнд өргөх юм суралцах. Тэр бол хамгийн чухал. Монголчууд Америкт